Энэ хилцээрийг явуулахгүй гэдэг асуудал бол байхгүй гэж харж байгаа юм аа. За Өдөрөнд солонгос улсын ерөнхийлөгч айлчлах гэж байгаа. За санаачлагчсан гаргасан институт учраас бид бол хүндэтгэлтэй хандж байгаа. Гэхдээ энд бол ямагт Монгол улсын язгуур эрх шиг бидний хувьд ихэн тавигдах ёстой гэдгийг хэлье. Тэгэхээр энэ улс бол одоо бол яг миний саналаар бол одоо аюулгүй одоо бодлогын 1000 дарагт бол энэ хилцээрийг явуулах юу хөнгөн хандж явуулмааргүй байна. Бид энэ хилцээрийг батлахгүй гэж санал хураахаасаа илүү дахиад гадаад иргэн яамнаас энэ яг байр суурь нь ямар байгаа. За сая дурдж байна. Улс болгоо өөр байдаг бол бид нар ямар хилцээр зүйл залтыг хассан. Ямар зүйл залтаар байгаа. Ямар эрхийг олгох ёстой, олгох ёсгүй гэдэг тэр зарчмуудаа бид нар гадаад иргэн яамнаас харьцуулсан өснөгттэйгээр мэдээлэлтэйгээр авч иж шийдвэр гаргах нь зохистой болов уу гэж бодож байна. Тийм учраас одоо энэ нэлээд бид нар одоо Монгол улсын аюулгүй байдлын асуудлыг хилцэж байгаа. Бид бол өөрсдөө тэр талаас харах нь зүйтэй зохистой юм болов уу гэсэн саналтай байна. За баярлалаа.